Өнөөдөр миний ярих сэдэв бол объективизм. Энэ объективизм гэдгийг одоо англи гэж хүн анх одоо бий болгож өөрийнхөө философи бий болгож хүн төрлөختөнд ингээд хандсан. Тэр хандлага одоо л нэг ойлгох хэмжээндээ хүрч байгаа юм байна гэж би гадарлаж байна. Яг гэвэл саяхан Оросын холбооны улсад одоо бараг нэг 10-аад хоногийн өмнө байхаа Английн гэр музей нээсэн байна. Тэгээ тэр гэр музейд одоо ямар ч үзмэр байхгүй. Тэгвэл энэ ханын пишнэнд байна гин. Тэгээ ханын пишнэнд нь одоо Английн буюу Алиса Розенбаум зинавна ингээд жижигхэн гараа ээдэг байсан байхаа гэсэн нэг тиймэрхүү эхлэлтэй болж байгаа юм байна. Тэгээ би бодлоо энэ объективизм гэж философиг нээсэн бий болгосон хүн төрлөختөнд чамд өөрчн үнцэн байдгийг хүн өөртөө хүндэтгэлтэй хайртай байх болвол амьдралын одоо хамгийн гол зарчим байх учиртай гэсэн ийм үнцнийг авчирсан энэ хүний одоо бүтээл тойрвол өчнөө би киноч би тэр нь одоо тэр гэр музейгээр нь дүүрэх байхаа гэж би одоо өнөөдрийн ярианы өмнө сонссон учраас хувь хүний хувьд таатай баяртай байгаа юм. Энэ мэдээг одоо энэ жаргалаасаа сонссон орчуулж ойлгосон. Тэгээд өнөөдрийн миний яриа бол одоо жаргал дүүгээс бас аванхайсан орчуулсан энэ хэн Павел Усанов гэж хүн одоо энэ английн объективизмын талаар 2 цаг гарангийн яриа хийдэг юм байна. Та нар миний ярианы дараа YouTube руу ороод үзээрэй. Тэнд их тайлбартай ярьдаг. Английн буюу одоо Аристотель за английн объективизм гэдэг одоо өнөөдрийн миний ярьсан яриаг дэлгэрүүлээд харах тийм боломж байгаа шүү гэдгийг дуулгая. Тэгээ өнөөдөр би ярианы эхэнд бол тэр саяны хэлсэн Павел Усанов за мөн энэ английн тухай ном бичсэн тэр чөлөө цахаа зээлийн дарих гэж ном бичсэн юм байна. Женепре гэж Бернс гэж хүн ном бичсэн юм байна. Тэр номонд бол английн магтан дуулаагүй, хитрхи шүүмжлээгүй, яг байгаа бодит үнцнийг харж ингэж тэр ном гарсан юм байна. Тэгээд энэ хоёр одоо хүний бичсэн номнуудаас аванхайлаад яг бодит баримтыг бас ярих гэж бодлоо. Ингэсэн юм байна. Америк дахь цорын ганц зоригтой ир гэж нэг хүн уулгалсан байна. Америк дахь цорын ганц зоригт ир гэж. Тэгээ энэ хэн уулгалсан бай таарах вэ гэж. Та нар юу гэж бодож байна? Хэн тэгж уулгалсан байх боломжтой английн үеийн скетнүүд, английн үеийн философчдын дундаас хэн тэгж бодож байна? Хэн тийм бол бодож байгаа бол гэж би асуух байна л да. Хэн юм бол? Фридман байж магадгүй. Мизес байж магадгүй юу, тийм үү? Тэгэхэд энэ цахаа зээлд Жамесны ажил үйлс явж байхад амьдрал яг үнцнээр Жамесороо явж байхад хөндлөнгөөс оролцдог энэ төрийн гай хүний амьдралын Жамесыг, цахаа зээлийг, бизнесийг, хөгжлийг яаж хөдрөлдгийг ийм гайхамшигтай одоо бодтой юм шиг уран сайхны дүрээр ийм амьсгалтай амьтай болгож ингэж бичдэг, ингэж тойрвдог энэ ямар одоо гайхамшигтай хүн бэ? Бид нар бол одоо Австрийн эдийн засгийн одоо сургуулгээд байна. Чөлөө цахаа зээл, за Жамесны үнцэн, за тэгэл үн өртөг юу байдгийг тэрийг ингэж шинжлэх ухааны үүднээс задлаад бичиж байна. Тэгтэл нэг онцгой явдал бол одоо төрийг хөндлөнгөөс оролцож байгаа явдал болвол хүний хөгжил, улс орны хөгжил, зах зээл, бизнесийн хөгжилд хамгийн гай болдго юм аа. Оролцохгүй байсан хамаагүй дээр гэдэг. Илүү бага оролцоотой байсан хамаагүй дээр гэдэг ийм сэдлийг, ийм философиг гаргаж тавьдаг ямар одоо эрг зориг вэ гэж английн үнэлсэн. Тэр үнэлгээ нь юу гэвэл Атлантын нуруу таним гэж том арамаа байна. За өөрийнхөө объективизм гэдэг энэ философид бол английн одоо их сурвалжийн Хавард Рорк
Атлантын руу тэний Армани, Жон Галт энэ хоёр дүр бол жинхэнэ одоо объективизмын төлөөлөл гол дүрүүд болж одоо бичигдсэн ийм. Тэгэхээр би бол одоо Англи Эндийн тэр Атлантын руу Тенивээс ишлээд авсан үгнээс нь энд өнөөдөр яримгүй байна. За мөн Ховард Роркоос ишлээд авсныг яримгүй байна. Ягаад гэвэл урдлын 2-3 яриан дээр би яг тэр дөрүүдээс иш татаад авсан учраас өнөөдөр давтах хэрэггүй гэж ингэж үзлээ. За тэгээд түрүүний хоёр хэлсэн хүний тэр зохиол бүтээлүүд судалгаан дундаас юу анзаарч байна вэ гэвэл Англи нэрээ аваагүй жаалхан охин 12 настай байхдаа Алиса Розенбаум Зиновьевна гэд нэртэй. Жинхэнэ өөрийнх нь унган нэр Алиса Розенбаум. Тэгээ энэ жаал охин 12 настай байхдаа аавынхаа хувийн одоо эмийн санд очиж ажилладаг, аавдаа тусалдаг юм байж. Тэгээд нэг өдөр ажиллаж байхнаа аавынхаа ажлын газар байж байхнаа гинтхэн одоо их төгшүүртэй хаалга тогшжээ. За энэ тогшилт бол тун таагүй эвгүй тогшилт байж тэр тогшилт бол одоо Оросын улаан гвардийнхны тогшилт. За тэр тогшилтоор хаалга онгооход одоо зэвсэг бүрэн дүүрэн зэвсгэлсэн. За дүрм журмын хувцастай ийм улаан гвардийнхан большевикууд орж ирээд за таны энэ одоо эмийн сан энэ хувийн өмчийг ард түмний нэрийн өмнөөс хурааж авлаа. Та хаалгын лацтаад маш том тамгадараад ингээд явсан. Хэрвээ одоо Зиновьев Розенбаумга эсэргүүцсэн болвол одоо өнөөдрийн бидний хүндэтгэлтэй ярьж байгаа объективизмыг үүсгэгч Англи Энд аавтайгаа хамт байхгүй байх магадлалтай. Ер нь байхгүй байх тийм одоо үүдэл харагддаг. Ер нь бол ард түмний сайн сайхны төлөө, нийгмийн сайн сайхны төлөө бол та нарыг одоо хэрвээ эсэргүүцэх юм бол дорчин амичин байхгүй болох тийм учир жанцантай, тийм ёстой гэж одоо ингэж дарамтлсан ийм үйл явдал болсон юм байна. Тэгээ 12 наснаас ер нь энэ объективизм гэчийг энэ объективизмыг хүндрэлтэнд санал болгоё, дуулгая гэж л 12 наснаасаа эхэлж бодсон юм байна гэж би дотроо тааварлаж байгаа. Тэгвэл өөрөө Англи Энд яригч хэлэхдээ миний философи бол 2 настай байхад тогтсон гэж хэлсэн байдаг. Мөн би 6 настайдаа арманч болно гэдгийг тунхагласан. Тэр нь бол үнэн. 6 настай байхдаа би арманч болно, зохиолч болно гэж хэлж байсан юм байдгийн байна лээ. Тэгээд 12 настай байхад нь Англи Эндийг 12 настай байхад нь одоо аавынх нь хамаг хөрөнгөийг хөрөөгаа. Тэгээд тэднийх Крим рүү одоо дөрвсөн юм байна зайлвал. Тэгээд дөрвөөд өөр газар байж итэл нэмэргүй араас нь очиод бас дахиад бүтээсэн босгосныг хураагаад ингээд тэр айлыг юу ч үгүй одоо үгээрл хоосрол руу түлхсэн юм байна. Тэгээд одоо сүүлд нь бид өөрхтөрээд одоо хамаатны дан байж. Тэгээд энэ хугацаанд бол Англи Энд одоо сургууль сурч байсан. Петроградын дээд сургууль сурч байсан. Тэр дээд сургууль бол одоо нийгмийн одоо хүмүүжлийн огшилтай, нийгмийг хүмүүжүүлэх гэсэн тийм одоо бодлого хичээл заадаг ийм сургууль байсан байна. Тэгээ энд сурч байхдаа Англи Энд 17 настай байсан. Тэгээ 17 настайдаа тэр 12 настай байхад бас үйл явдлыг харсан тэр бодит байдлыг үнэлсэн үнэлгээ улам бэхжээд 17 наснд илүү боловсронгуй болсон юм байна гэж харлаа л да би. Тэгээд 17 настай байхдаа Англи Энд бол шалгалт өгчээ. Шалгалтын Николай Онорович Лоски гэж одоо тэр үеийн Оросд зөвлөлт холбоо толсод бол маш том одоо философч, орчуулагч, эрдэмтэн байж Кант, Платон, Аристотелийн одоо судалгааны хүн тэдний мэрэгжилтэн гэж нэртэй явдаг. Тэгээд голдуу тэргүүрээ яриа хийж оюутнуудад хичээл заадаг байсан юм байна. Англи Энд шалгалт авсан чинь Платоныг ерөөсөн тэр чигээр нь эсэргүүцсэн, Платонтой тулаан зарлсан, Платоны одоо
философиг бол хүн төрлөختөнд хамгийн гай болсон философи гэж үзсэн. Тэр үзлэн одоо хүнд өөрт нь ерөөсөө үн цэн өгөөгүй. Тийм үү? Хүн бол одоо дээд удирдлагад юм уу, хаадад юм уу захирж явах ёстой гэсэн энүүний эсрэг байдгаан одоо шалгалтын дээр хийлж Платоны тухай ярихад. Тэгээд нөгөө Лонский эрдэмтэн бүр гайхаад чи одоо яг энэ Платоны тухай ярьж байгаадаа яг үнэхээр үнэмшилтэй байна уу гэж. Тийм ээ, үнэн, тийм байна гэж хэлж. Тэгээд багшийнхаа өмнөөс хэлсэн байна. Тэр багш маш их хатуу хүн байсан байна. Ялангуяа октоудад их хатуу. Молвол унагдаг ийм хүн байж. Тэгээд одоо Элисе Розенбаум 17 настай тэр охин бол онц дүн авсан. Тэгээ онц дүн авчгаад багштай хэлсэн байгаа. Энэ одоо хүн төрлөختний олон эртний үеэс ахуулаад дундад 100 тэгээд боожод 19 18 дугаар 100 за тэгээд энэ 20 дугаар 100 руу ороход бол одоо хүн төрлөختөнд хамгийн одоо гай тоотхор хөгжилд нь нэмэргүйгээс гадна хүний амийг дандаа молхиодог ийм золиослогч тийм үү дарангуй ийм тогтолцоонууд их ам бөхтэй байсан юм байна. Хүний хөгжлийн түүхэнд хүнд одоо Жамсны эрхчлөө гэдэг юм ерөөсөө байхгүй байсан юм байна шүү. Тийм учраас бол би одоо өөрийнхөө философиг ингэж тунхаглаж өөрийнхөө философиг одоо хүн төрлөختөнд зарлаа гэж нөгөө багштай амлажээ. За тэгээд энэ амлсан ёсоор одоо мэдээж би 12 наснаас гэж хэлсэн. Тий 17 настай тэгж хэлж байгаа хүн чинь бол мэдээж тэр 12 наснаас л нэлээд бойтсон байж таарч байгаа байхгүй юу. За тэгээд Англи хэлд бол маш их шинжил ухаан шаардсан. Яаж хандсан бэ гэхээр одоо мэдэх үе, таны мэдэх үе, эпистемологи буюу таны мэдэх үе, мэдлэгч үе тийм үү? Метафизик буюу одоо орших үе, байх үе, амьдрах үе тийм ээ. Нөгөөх нь бол ёс зүй, за тэгээ улс төр, гооц үе. Ийм таван одоо ийм одоо дэд салбарыг бий болгоод тэгээ энэ таван салбараас одоо гаргалгаанууд гаргаад тэгээ энэ таван салбараа яг бодит үн цэн рүү нэгтгээд ингээд өөрийн объективизмыг бий болгох ажлаа өрнүүлсэн юм байна. Тэгээд одоо бодит байдал бол бодит байдал, оршихуй бол оршихгүй. Бол өөр ямар ч хөдөлгөөн байхгүй. Тийм. Ийм одоо үн цэнээр өөрийнхөө философийн гаргалгааг эхэлсэн. За тэгээд одоо Сократ, Платон эртний философчдоос за дундад зууныхын гэх юм бол Августин, Аквинский ч байд юм уу тэр философчдын ер нь бүх философчдын гэж хэлж болохоор юм блэ. Тэгээд Францын философчдоос бол Жан-Жак Руссо, Жан-Пол Сартр, за Германыхнаас бол одоо Кант, Иммануэл Кант, за тэгээд Шопенгауэр хин байдгийг ийм том философчтой манер тулаа хийсэн хүн. Оюун санааны тулаа. Оюун санаа бол нэгдүгээрт. Оюун санаа бол хүний амьдран оршихын үн цэн. Тэр нь одоо логик сэтгэлгээгээр илэрч байдаг гэдэг. Ингээд одоо үзжээ. Жишээлбэл одоо Жан-Жак Руссо бол бүх хүн зөвшөөрчөөд байхад ганцаараа эсэргүүцэж байгаа бол тэр хүнийг цаазал гэсэн ийм хатуу бүр үг философитой ийм хүн байна. Тэгэхээр энэ хүнийг золиосолдог, хүнийг одоо золионы ямаа мэтэр үздэг, хүнийг хүн бишээр ханддаг, хүний үн цэнийг ерөөсөө байхгүй болгодог энэ одоо философийн эсрэг одоо ганцаараа зогссон хүн Англи юм байна. За Англи бол сая нэрлсэн философчдоос гадна 20 дугаар зууны 1798-аас 1857 оны хооронд амьдарч байсан Агуст Комте гэж одоо Францын философч байна, социологч байна. За энэ хүн бол Англи бас өөрийнхөө объектив философиг нээхэд маш их одоо хурцлж өгсөн
Өөрөлд тэр альтер гэж одоо латин үгнээс гаралтай одоо өөр бусад гэсэн үг юм байна монголоор. Тэгэхээр бусдын төлөө өөрийг нь золиосно гэдэг бол одоо хүний хоршихуй мөн чанар гэж тэр хүн үзжээ тэр Аугуст Конте. Тэгээ Аугуст Контегоос гадна энэ прагматизмын 3 том төлөөлөл байт юм байна. Энэ хамгийн одоо гол гаргалгаа прагматизмын суурийг тавьсан хүн бол хэн гэж хүн байна лээ. Чарли Карлос Фирс гэж хүн байна. Тэрний дараа бол Уильям Джеймс гэж хүн байна. Тэгээ энэ хэний Фирсийн гаргаж ирсэн прагматизмын онолыг яг амьдралд ингээд одоо сурчлагаа хийж бийжүүлж хүмүүсийн тархинд уусгаж өгсөн хүн бол тэр Уильям Джеймс юм байна. Дараа нь бол тэр Жон Дю гэж хүн байт юм байна. Энэ Жон Дю гэдэг хүн бол одоо хүүхдүүд энэ боловсрал сургалтын үйл явцад энэ прагматизмыг тулгаж оруулж ирсэн ийм хүмүүс байт юм. Тэгэхээр Англинд бол хэний Аугуст Контегийн зохицлоод бий болгосон альтруизм, саяны 3 хүний хийсэн прагматизм, тэрнээс өмнөх эртний болоод дундад зууны давсан дундад зууны тэгээд одоо орчин цагийн гэх юм уу 19-р зууны 17 8-р зууны бүх философчтой тулаан хийсэн хүн юм байна. Оюун санааны тулаан. За энэ тулаан хийхдээ ганцхан Аристотелоос аван хайсан. Гэхдээ Аристотель шүүмжлэлтэй хандаж байсан. Яг нарийн дан Аристотелийн тэр дутуу гүйцээж дундуурыг дүүргэсэн хүн бол одоо Ангринд юм байна гэж албаёсоор хэлж болох. Ийм юм байна. За тэгээд одоо хүн төрөлхтний түүхэнд бол одоо далдын хүчний онол, за нийгмийн онол, субъектив онол гэсэн ийм 3 онолыг баримталсан ийм одоо философийн урсгалууд байж. Далдын хүчний онол бол голдуу мухар сүсэг тавтдаг. Одоо нөгөө пап католик шашны сүмийн папад голдуу тарих толгоогоо даатгадаг. Тэнгэр бурхан л мэднэ. Биднийг одоо өөрийгөө мэдэх тийм ирэх байхгүй. Ер нь одоо сүнс юу гэдгийг тэрэнд итгэдэг. Тэгээд тэр үед бол дундад зуунд бол хүнийг бүр хүн байтугай тийм үү ташуурдадаг, таамалдаг, шатаадаг тийм ээ. Толгойг авдаг ийм харгислал энэ дундад зуунд байж. Тэгээд тэрэнд бол хүн төрлөх тэр үеийнх нь хүмүүс одоо саяын одоо үйлдэлүүд бол дандаа нөгөө сүрсэн тийм үү бодит байдалтай нийцсэн өөрийнхөө байх гэсэн тийм ээ өөрийнхөө үндсэнийг дээдлэх гэсэн хүнийг л байхгүй болгодог. Ийм юм байна. Дундад зууны тэр далдын ид шидийн онол гэдэг нь. За нийгмийн онол болохоор зэрэг манайд байдаг ч нэг нийтийн төлөө нийт нь ямар юм нэгийнхэн төлөөч болов. Яг ийм одоо огшилчин тэр үед бий болж тийм үү. Одоо коллективизмыг бий болгож хувь хүнийг одоо байх газаргүй нэр нүүргүй болтол одоо үгүйсгдэг үндснийг байхгүй болгодог юм болж ер нь бол аль ч зуунд ийм хувь хүн байсан байна. Ингээл өндөгөл босч ирэл ингээд өөрийнхөө одоо мөнчгөрөөр явах гал тэгэнгүүт л болохгүй гэж энэ хамт олонч үзэл энэ байхгүй болгодог байж энэ нийгмийн онолын хамгийн харгас гол одоо бодит байр суурь бодит одоо үйл хэрэг явдал бол нацист Герман за зүйлд холбоот улс хоёр яал одоо тийм ээ одоо зөвлөлтийнхэн бол 100 сая хүнийг германууд нацистууд бол одоо 60 сая хүний цус нүжин яг урсгаж тамалсан шүү дээ тийм ээ. Тийм юм. Тэгэхээр нийгмийн онол гэдэг бол ийм байжээ. Тий хүнийг үгүйсгдэг. За нөгөө субъективизм болохоор зэрэг бол оршихуйг үгүйсгдэг тийм үү? Одоо бодиттой үндсэнийг үгдийн үгүйсгдэг. Өөрөлдвөл ангирындын одоо санал тавьж байгаа бүх зүйлүүдийн эсрэг байдаг. Ийм одоо 3 онолд бол захирагдаж энэ 3 онолын дагуу хүн тархиан бохирдуулж одоо юу гэдгийг толгой нэргмэргэлээ хичээр ихэнх нь тэр нь толгой нэргэж тийм үү олонх нь одоо цөмхөө олонх нь ганцын дандаа гадуурхаж расизм хийж энэ хөрх бүх үйл явцыг саяын нэр дөөрсөн философчид саяын зуунуудад ингэж шингээж өгсөн юм байдгийн байна.
За тэгээд энэ саяын одоо нийгмийн онолуудаас үлдсэн үлдэж нь юу гэхээр зэрэг бол зарим хүн бол одоо өөрийнхоороо явахаас татгалздаг. Хэн нэгэн хүнийг дуурайна. Тэрийг л дуурайвал болоо гэдэг. Тэгээ юу дуурайж байгаагаа ерөөсөө мэддэггүй. Тэгээ бусдын одоо харьяат болдог. Тэгээ өөрийнхөө толгойг ажилуулдаггүй. Бэлэнжлэх сэтгэлгээтэй гэсэн үг. Халамж горддог гэсэн үг. Тэг хэн нэгэн одоо дарга юм уу, хэн нэгэн одоо босс, хэн нэгэн одоо өөрөөс нь давуу мэдлэлтэй хүнд л одоо ингээд сөхрөөд мөргөөд өгдөг. Ийм сул дорой. Ийм хүмүүс бол одоо энэ саяын одоо нийгмийн онол дэх амбөхтэй байсан юм байна. За эхнийх нь бол мазохизм гэж нэрлэдэг. Англи юун дээр ном дээр бичсэн байна л дээ. Эдгээр бол мазохистууд юм аа гэж. Энэ мазохистууд байгаасах садистууд үрждэг. Одоо дээрлэхэж, доромжилж, тоонож, хүчрхийлж, харгисалж амьдардаг хүмүүс байна. Ягаад гэвэл хүний бие болгосон юмыг дээрэмддэг. Хүний бие болгосон юмыг хуулдаг. Хүний одоо гаргаад ирсэн ариу нандин ганган сэтгэлгээг, уран сэтгэмжийг, бодиттой бүтээмжийг дээрэмддэг, тондог. Ийм одоо улсууд бол садистууд. Тэгээ энэнд нь одоо бэлэн хөрсөн одоо байгаа нь тэр бууж өгдөг, хэн нэг дагалддаг тийм үү? Одооныхоор бол цүнх баригчид, дагалдан дуурайгчид, хүний харьяат байх дуртай хүмүүс бол ингээд хөрсөнд бий болгоод өгд юм байна. Тэгэхээр мазохизм, садизм хоёр бол түрүүний ярьсан одоо далдын хүчний онол, нийгмийн онол, субъектив онолд бол жинхэнэ одоо үрждэг нянан байсан юм байна л гэж би ингэж харсан. За тэгээд одоо объективизм руугаа оръё. Яагаад энийг ярьж байгаа юм бэ гэвэл ялангуяа одоо ангирийн 12 наснаас 17 наснд хандаж байгаа хандлагыг зориуд хэлж байгаа явдал бол энэ объективизмыг ярих одоо үндсэн суурь болж байгаа маа. За тэгээд энэ объективист ёс зүйд буюу объективизмд бол ангирийн хүнд 3 том үндсэн байна гэж тунхагласан. Нээсэн гэж хэлж болно. 3 том үндсэн байна. Би ямар сандаа цэнгүүндээ эн чинь нээлт байж тээ гэж хэлж уулгаалдж ирсэн. Яг бол ямар 3 том үндсэн гэвэл нэгдүгээр оюун санаа, хоёрдугаар чиглэл зорилго, гуравдугаар өөрийгөө хүндлэх хүсэл. Энэ 3 том үндсэнд 3 одоо маш сайн шинж чанар байна гэдэг. Ямар 3 шинж чанар байна гэвэл оюун санаанд нь бол сэтгэлгээний эрчим, сэтгэлгээний задгаа хурд. Юунд ч баригддаггүй тийм үү? Аливаа юм үзүүлэлтийг маш олон өнцгөөс хардаг тийм сэтгэлгээний цар хүрээ, өргөн цар хүрээ. За оюун санаанд нь. За чиглэл зорилгод нь болохоор зэрэг бүтээлч хандлага буюу бүтээлч одоо урд чадвар. Урд чадвар. Товчхондоо бүтээлч урд чадвар. За тэгээд энэний дараа бол бардам зам буюу бардамнал. Өөрийгөө хүндэтгсэний үр дүн бол бардамнал. Өөрөөр хэлбэл одоо өөрийнхөө оюун сэтгэлгээнд харагдсан тэр үнцнийг бодит байдал бий болгож бүтээн босгодог тийм үү? Эсвэл бүтээл туйрвал хийдэг. Тийм ээ? Тэр нь тодорхой чиглэл зорилготой. Заавал үр дүнд үлдэх чиглэл зорилготой. За энэний үр дүн бол хүн өөрийгөө хүндлэх, өөрөөрөө бардамлах. Ийм үнцэн юм байна гэж үздэг юм байна. За тэгээ ер нь одоо үр дүнтэй байхын тулд хүн оюун санаагаа төвлөрүүлж өөрийнхөө мэдрэмж буюу мэдлэгээр одоо улам баяжуулж, мэдлэгийн улам баяжуул, тэлж, өргөжүүлж, бодит байдалтай тэрийг уялдуулж, тэгээ итгэл, үнэмшил, үнцэн, чиглэл, зорилгоо, хүсэл эрмэлзлийн үйлдэлүүдэн логикоор сэтгэж, логик уялдаатай хандаж байх учиртай. Тэгж байж одоо объективизм одоо юу гэдгийг бүх бат бөх орших ёстой юм гэж үзсэн байна. За тэгээд ер нь бол саяын одоо хэлсэн энэ үндсэн бол хүний өөрийн бодол шийдвэрийн үр дүн хариуцлага, өөрийг хариуцсан гэсэн ийм үндсэн юм байна. За тэгээд амьдрал бодиттой хандах ёстой, үндсэнтэй байх болохоос биш, бодит байдлыг хиймлэр ингээд одоо орлуулад, нүд хуураад байж болохгүй. Хизээч хүн зомби болж болохгүй. Одоо би зүгээр энэ зомби гэдэг дээр юм хэлэхэд бид нэг тийм зомби болцорсон юм шиг
харагдаад энэ нэг цуглаан жагсаал махлал энэ нэг лайв майв энэ нэг тийм зомби сүрэг зомби яваад байгаа ч юм шиг тийм ээ. Би бол одоо сая тэр туулын юуны юуг хараад яг кинонд гардаг зомби. Үнэн одоо хүмүүс одоо намайг зомби гэлээгээл харах айгүй бол би бас тэр зомби дотор нь орцсон явж байгаа биз. Ингэж 3 сая гаруй хүнийг зомби болох эрх хинтж байхгүй юу? Хэн нэгнийг хараад байх тийм одоо ёс энэ 21-р зуунд байх учиргүй байхгүй юм шинжлэх ухааны техник технологийн 900 болцсон үед тий шал өөр цаашнаар сэтгэх хэрэгтэй. Юмыг заавал тийм байх ёстой гэдээ багцаж ирэхвч болохгүй. Чөлөөтэй сэтгэх хэрэгтэй. Чөлөөтэй байх хэрэгтэй. Чөлөөтэй байхын тулд эрхчлөөтэй байх хэрэгтэй. Эрхчлөөтэй байхын тун өөртөө үнцэнтэй байх хэрэгтэй. Хүний өөрийн хувийн энэ үнц нь өөрийг хариуцлагатай болгодог. Нөгөө сахилгатай болгодог. Хийх ажлаа хийсэн шиг хийдэг. Харилцан биеийнтэйгэн одоо бизнес юм хийлээхэд биеиндээ зарчимтай хариуцлагатай ханддаг ийм одоо тогтолцоог бий болгох учир жансантай юм байна шүү дээ. За тэгээд ер нь бол ингээд зомбирууд ирэхээрээ бол ингээд хариуцлагаас ингээд альва нэг асуудал зөрчилтэй асуудлаас ингээд тойроод байдаг. Нөгөө асуудлаар орохгүй тойруулаад байна. Тойруулж байгаа нэг очиндоо гэдэг шиг. Дээрүүд нэг манай оюутан найз шалгалтаа өгчээсэн чинь нөгөө бүгдээ нэхнээс нь дуусч шийдэлсэн юм байна л да. Тэгэл сайхан явж ирсэн чи багш нар хөөе чи голын нэр гэсэн утгагүй хүлээж одоохон дайраад гарна. Тэгээд цаашаа явж чи одоо голын нэрээ чи гэсэн чи хүлээж ил да битвч ээжсэн юм мартуулаад байг. Тэгэхээр ингээд хоос нь тангад ном шиг чэйжлээд байх юм бол ямар утга вэ? Яг ингээд тангад ном шиг чэйжилж хүний үн цэнийг үгүй хийдэг нэг юм манайд байсан шүү дээ. Каждый сезмэл стадолчны стад скриплязна энтер одоо ч миний толгойд байж л байна. Өнөө жидэн балмалын чинь тийм ээ хүмбэр одоо баг болчроос хэрэг уртг өчүүгдэн шөрөхгүй нийгмийн үнч хүмч гэдэг ингээд солиороо. Ямар санд социалист хөдөлмөрийн баригад нэр төрийн төлөө сурыг бүтээ зохиоё гэдэг. Зүвжүүрэж ясны ийм өвчин тусгадаг хүний. Тэ хунцэнгийн дэвэлтэр дуу биш үү? Хунцэнгийн дэвэлтэр дүүлээд гарамгүй уултай та хулан тахын хатрагаар туулаад гарамгүй талтай гоё. Тэгсэн гэнтхэн гошин руу буурсгатсан юм шиг ардын говьсгалт намаа гэдэг өвчгнүүд үнтэй. Эн чинь нөгөө нийгмийн онол чинь би нийгмийн онолтой нэмээд энийг хэлчих. Алтай хянганы завсраар нутаг даяара ариун хэрлэн алтай солонгийн саваар гэд одоо сэлэн мэлэнгэ магчаас гинт юу гэдэг л алдарт намынхаа тухай инкри дуулаа явчихдаг. Тэгээд нэг нам засаг тайртай хүмүүсийг ингээд бэлдээд тэгээ одоо тарих бохирдуулаад ингээд байт юм байна. Өчигдөр миний нэг дүү манайд орж сууж байгаа сони юм ярьсан. Өөрийг хүндлэхгүйс гайхаад байна гэж байгаа байхгүй юу? Тэрний дарга марга одоо ямар пад байна? Урд ажиллаад хийх гэж байгаа тийм хүн. Нөгөө ажиллаа ингээл ям тан хийсэн чинь нөгөө даргыг хүндлэхгүй байна гинэ. Өө чи яагаад байгаа юм бэ? Чи яагаад надтай явж мэндэлж барихгүй чи ингэж байна. Гэхдээ та надад ямар би таныг танихгүй шүү дээ. Үгүй эн чинь хөөс наадах чинь ийм батлан хамгаалах нь ийм том. Гэхдээ батлан хамгаалах нь юу яа надад ямар хамаатай. Би энэ дээр л энэ техник технологи ажиллаа хийж шүү дээ. Тэгсэн чинь бүр сүүлдээ гомдох маягтай. Сүүлдээ энэ нөхөр өвч тийм үү, эрүүл мэндийн шалга малга те. Ягаад намайг хүндэлдэхгүй? Ягаад намайг одоо миний хэрэгэм зэргийг ойлгохгүй байх нь юм ярьж байгаа шүү дээ. Энэ чинь зомбирч байгаа хэрэг байхгүй юу? Энэ чинь хүний үн цэнийг устгаж зомбирч байгаа хэрэг ээ. Тий. За тэгээд цаашаа өргөжлүүлээд яри тэр нөгөө далдын хүчинд итгэх билүү тийм ээ. Тэр бол одоо хүнийг үнэхээр өөрийн гэсэн үн цэнийг өмсөх зүхээч мэдхээ байх, харах хандгаач мэдхээ байх, хинтээ авчиргаач мэдхээ байх ийм нүдэн харж байгаа мөртлэн оюун санааны хувьд ийм сохор болчихж байгаа юм байна. Тийм учраас Айн Рэндийн объективизмд бол учир утгагүй далдын хүч элдв шүтлэгт битээ автаа. Гагцгүй бодит байдалд мэдлэгийг баримталж амьдралынхаа одоо арга замыг тосоо арга замыг бий болгоо гэж. Бардам үүс гэдэг бол хүн амьдралаа дээшлүүлэхийн тулд хүн үн цэнтэй амьдрнаа гэсэн үг. Амьдралаа дээшлүүлсээр хүн эд баялгаан хуримтлуулж амжилтанд хүрнэ. Бардам үүс бол ёс суртахууны гэгээндэд тэмүүлэл шүү гэж Айн Рэнд хэлсэн. За Аристотель бол
Бардамзан гэдэг бол энэ хорвоогийн хамгийн том хаанд тэм гэж хэлсэн байдаг шүү. Тэр хааны тэм биш. Өөртөө эзэн байх. Өөртөө бардам байх. Тийм. Тэгээ энэ бардам гэдэг дээр би эртэд ярьсан яриан дээр нэмээд хэлчих гэж бодож байна. Тэрийг ирсэн хүмүүс сонссон байх. Одоо юу миний бичлэгч байгаа. Пен Ангрендийн энэ тухай философиг задлж бичсэн Яран Брух, Жон Баткинс гэдэг хоёрын номон дээр байгаа юм. Тэгээ энийг би энд хэлье гэж бодож байгаа. Тэр Дин Альпенжо гэж одоо Америкийн нэг улс төрчийн хэлсэн үг л дээ. Би халамжийг бишээ, би бизнесийг, би ажлыг өөрөө оюун тархиараа сэтгэж, өөрийнхөө гар, өөрийнхөө биеэр бүтээлч хандлагатай байхыг хүсэж байна. Би өөрийнхөө бодож сэтгэж, алдаж, онож, асгаж, сутгаж тэрнийхээ хариуцлагыг би өөрөө өрхийг хүсэж байна. Би хэн нэгэн одоо дарга мяндагтны өмнө одоо бүхийхгүй. Ямар ч аюулын өмнө би сөгдөхгүй. Би бүх ажил үйлс, бүх зорилго чиглэлээ бий болгочоод энийг би хийсэн юм гэж хорвоотой нүүр тулмаар байна. Энийг би бүтээсэн юм гэж би өөрөөрөө омойтмаар байна. Би ингэж бардамзантай амьдрахыг хүсэж байна гэж тэр хүн хэлсэн байна. Тэр энэ бол Ангрендийн энэ объективист үзлийн нэг том баталгаа. Тэгэхээр ийм объектив үзэлд ойр хүмүүс бас мэрсэр байна гэдгийг нэг гэрч юм а гэж бодож байна. За тэгээ хүн өөрийнхөө төлөө байна гэдэг бол хүн өөрийнхөө аз жаргалыг өөрийн хамгийн дээд ёс суртахууны зарчим болгож байна гэсэн үг. За тэгээ Ангренд хэлж байна. Миний дэвшүүлж байгаа объектив ёс зүй болвол эрүүл саруул зүй зөксөөр хуян бодох үзлийг би бардам тунхаглаж байгаа юм гэж. За энэ хуян бодох гэдэг дээр би нэг богинохон задаргаа хий. Хуян бодох, амяан бодох, амяан хичээх тийм үү? Энэ үгнээс одоо бид нар бол өнөөдрөөс эхлээд айх хэрэггүй юм аа. Би одоо хуян бодсон, амяан хичээсэн нодрхон энтер гэл манай баг байхад манай баяа усонд нэг тийм нэг хэдэн хүмүүсийг нэрлээд өгдөг байсан. Би бас ухаарцсан хүүхэд байхгүй 7-8 дугаар. Тэгээд тэр хүмүүсийн гэж адлаад байдаг. Өөрөөр хэлбэл нийгмийн гэж хэлж болно. Олон хүний хоорондоо ярьдаг ингэж үг зөөж өсвүцаалж хоорондоо ярьдаг тэр үгийн улбаа юу юм болоо гэдээ би ингээ хараад байх нэ. Би одоо нэрийн хэлсэн болно. Одоо миний найз нарын аав ээж л дээ өрчгөр ганган сэрчин энтер гэдэг хүмүүс байсан. Тэр айлуудын тэр хуваа удаж байгаа амиа хичээж байгаа нэртэй дотуур тамиртай нудраган гэж нэрлэгдэж байгаа тэр хүмүүсийн хотроо нь хүртэл цэвэрхэн. Хонь мал нь хүртэл шар мар юм байхгүй. Угаацсан юм шиг цав цагаа. Үр хүүхдүүд нь нусгүй. Нулимсгүй. Гэр орон цэвэрхэн цэмбий. Тэр үед хаанаасаа олдгийн том бөмбөр ийм нэг ногоо мотор байдаг гэсэн. Тэрийг авчираад ажилуулад орой тогтой байна. Эхнэр нь морь ургална. Хүүхдүүд нь унаг даах сургана. Бүгд дор үрний ажилтай хүмүүс байгаа. Тэгээ тэд нар бүгд хангалуун сайхан амьдардаг. Тэгээ хангалуун сайхан амьдрахаар чи яга хангалуун сайхан амьдарч. Чи ягаад малын толгой ихтүүлээд байна. Гал малыг хураагаад байна. Хураах тусам малтай байна тэр айл. 2-3 айл байсан. Тэгэхээр би энэ хувяан бодно гэдэг бол буруу юм биш шүү. Хувяан бодохгүй амиа хичээх үү гэдгийг тунхагласан Ангрендэд бол баярлахаас өөр зам байхгүй. Хувиа хичээж байгаа амиа бодож байгаа тийм үү? Энийг амиа хоохоолохтой хольж болохгүй. Жишээлбэл өөрийнхөө одоо босгосон бизнесийг улам зузаалаад, олон охин компанитай болоод, ашиг орлоготой болоод, тэрэн дээр нэмэгдээд одоо хөдөлмөрийн хуваар нь өргөж өгöd, олон ажлын байр бий болгоод, ингээд хөгжиж байгаа хүмүүс бол одоо хувиан бодоод, хувиан гिचээгээд сайн явж байгаа хэрэг. Эдрийг дээрэмчин тонолцолтой холбож болохгүй. Энийг банк дээрэмдэг хулгайчтай холбож болохгүй байхгүй юу? Энийг одоо хэдэн их найдын нүүрс гусдаг хүмүүстэй холбож юусоо болохгүй. Ийм юм. Тэгэхээр хүмүүс хувиан хичээгээд амиан аваад ингээ борлуулаад өчнөө хүмүүс одоо сайн сайхан амьдраад ажил амьдралтай болоод явж байгаа нэг хэсэг бий. Манайд тэр цөх. Их том ланжгар бизнесүүд бүгд картелүүд, бүгд клиентүүд. Бүгд дарга нарыг ингээд авчихсан. Бүгд биенийхээ салтаанаас бадцсан.
Ийм зомби манай нийгэм бэл. Ийм зомбирч болохгүй гэдгийг бол энэ объективизм хэлээд байгаа юм аа. За би хэлсэн тийм ээ. Миний дэвшүүлж байгаа объективист ёс зүй бол эрүүл саруул зүй зөксөөр хувийн бодохыг бардам тунхаглана гэж. За тэр тунхаг дээр нэмээд би одоо юу гэдгийг нэг Монгол хөрсөн дээр буулгасгийгээд тэр хувиа хичээх бай амиа хойхолж байгаа юм да. Энэ дээрэм тонол хийж байгаа ичгүүргүй хүмүүс бол амиа л хойхолж байгаа. Тэгээд тэрийг дагаад нэг цүнхэн мөнгөнд барьдаг нэг хэдэн хүн байна. Тийм ээ? Тэгээд их хурал морал дээр өмөр өдлөнгөө свид болцгоо. За ёс зүйн тухай асуудал болоод ерөнхийлөгч нь хууль мөн санаачлал сууж болж байгаа тийм ээ. Үнэхээр ёс зүйг бол яг хатуу хуульчилж болохгүй. Гэхдээ ёс зүй ёс суртахууны кодекс байх ёстой. Хэм хэмжээ байх ёстой тэр их хуралд байгаа хүмүүст. Ёс суртахуунтай байх ёстой байхгүй. Ийм юм. За өнөөдөр харамсалтай нь одоо ажилтнуудсан өнөөгийн нийгмийн хоцрогдлоос гарахгүй яг тухайн мөчтөөн жаргалтай байхыг чухалчилсан дээрэмчин сэтгэлгээс ангиж байгааг байна. Би сая дээрэмчин сэтгэлгийг хэлсэн. Харин хүмүүс эрүүл саруул ухаанаар ашиг сонирхолгоо хөөх явдал бол хүмүүсийн ашиг сонирхол бие биентэйг зөрчилдөхгүй, хүмүүс бие биенээ золиослохгүй, харин ч бие биентэйг одоо сайн дураараа харилцсан ажиллаж, арилжаа намаа хийж тийм үү, бараа таваараа солилцож, мөнгө төгрөгөөн арвижуулж ингэж одоо явах явдал хамгийн эрүүл хандлага. Энүүнд бол төр хөндлөнгөөс хэрхэвч оролцож болохгүй, тэгвэл тэгэл гай болно. Тэгвэл тэгээд шүдэр болно. Худалдаа бол хүн төрлөختний харилцаанд цорын ганц одоо саруул зөв харилцаа юм. За худалдаа бол зүй зохистой зарчим дээр тулгуурладаг. Худалдаачин хүн бол авах ёстойгоо аавна, өгөх ёстойгоо өгнө. Өнөө өгсөн авсандаа үлзийтэй бай гэдэг Монгол үг бие. Энэ их таатайг өгсөн авсандаа үлзийтэй гэж нэг нэгээ дарлахгүй, нэг нэгээ нойлохгүй, нэг нэгээ тонохгүй, нэг нэгээ хуурахгүй, холигдохгүй гэсэн үг шүү дээ. Харин ч одоо хүмүүс сайн дураараа нээлттэй бие биендээ одоо өөрийнхөө ур чадвараар бүтээсэн бүтээлээсээ өгнө. Тэр нь одоо авч байгаа хүнд бол одоо таашаалтай. Тийм ээ. Одоо дархан одоо өнөөдөр бид нар ингээд бие биендээ өгөөч за би мэдлэгийн тухай дараа нь ярина. Бие биенийгээ одоо хараад баярлах, талархах, хүндлэх, хайрлах, дурлах юм зөндөө бий. Өнөөдөр бид нар бие биендээ одоо миний ярьж байгаа яриа бол надад бол их таатай. Миний ярьж байгаа юм та нар бүгдээрээ мэдж байгаа. Магадгүй мэдж байгаа. Мэдж байгааг нь би нэг та нараас илүү мэддэгтэй гайхуулаад байгаа юм биш. Мэдж байгааг нь эргүүлж сануулахгүй бол энэ зомбиршээ хорвоод яадаг лээ гэж бодсноо хуваалцаж ярьж байгаа хэрэг юм. Энэ одоо биендээ хүндэтгэлтэй хандах, биендээ хайртай байх, биендээ одоо Иудгийн дуу хоор өргөх ч юм уу хошигнох энэ бол байх ёстой үйлдэл. Энэ бол хүний үйлсэд хэрэгтэй. Хайр гэдэг бол их том өргөн цар утга, том үнц юм. Хайр хаанаас эхэлдэг? Хайр хаанаас эхэлдэг вэ? Өөрөөс. Өөрийгөө хайрладаг, өөрийгөө хүндэлдэг, өөрийгөө үнэлдэг хүн бусдыг хайрлан, бусдыг хүндлэн, бусдыг үнэлнэ. Хамарчнд гай болохгүй. Хайртай гэдэл дахин дайраад бол бас хэцүү. Тэрний цаана нуугдмал юм явж идэг. Би л анх нинжитэй танилцахдаа хайртай гэж хэлээгүй юм билээ. Зүгээр л ингээд нүд рүүгээ л бид хоёр л урссан. Тэгээд одоо харин хөгшөрсөн хойноо байн ялхамсах дуртай болцсон. Байн шүү. Тийм ээ. Энэ ч хэрэгтэй л байх тий. За миний хувийн юм яах вэ? Ер нь гагцгүй эрүүл саруулаар зүй зохистойгоор хуван бодсон өөрийгөө үнэлдэг хүндэл үнцэн оршдог. Тэр үнцэнээ бусдад хаваалцдаг. Яагаад бид нар нэг өглөө тараад аятай сайхан уу сайхан амар уу? Үгүй ямар сайхан гоё тунгал харгаж байна гэж хэлж чадахгүй юм бэ? Өө сайн байна уу чи яагаад вэ? Яаж вэ? Үгүй нэг л биш ээ чи. Яа цаадах чинь тэгээ юу? Тэр чинь тэгээ юу? Даргадаа загнуулаа юу гэл ингээл юм онгочод ундаг. Үгүй зүгээр л орхилтой хүнийг. Тэгэл өөрийгөө голоол. Толон тарснаа би ямар хач муухай царайтай нүдтэй юм би. Тэр өстө надаас илүү гоё байна гэл. Ингээл атаархал нэмэрэл. Энэ 20 дугаар зуун бол атаархалын 90 зуун байхгүй. Атаархалаа суулж бүх юм байхгүй болж байгаа.
Тийм юм. За тэгээд хайрын тухай онд очихон хэлэхэд ийм байна. За мэдээж одоо нийгэмд бол хүн ингээд тодорхой нийгэмд амьдрна. Одоо нийгэмд амьдрна гэдгийг лоо хозгох гоё хэлсэн юм байт. Гоё хэлсэн байт. Толгоогоор сэтгээд нүдэрээ хараад чихээрээ сонсоод гараараа ингээд гар хөлийн үзүүрээр атах юм хийждэг хүн ямар ч нийгэмд амьд байж чаддаг юм. Ямар ч нийгэмд амьдрдаг юм шиг гэж. Логожгоо хэлсэн байт. Ер нь хүн хоорондын харилцаа чинь арилжаа наа шүү хөөе гэж логожгоо бас хэлсэн байдаг. Тэгэхээр манайд бол ангрентийн үзэс нотой логоц гэж хүн байсан. Одоо хүүхдүүд нь байна. Яг ангрентийн үзэс нотой хэн байна? Эртэд ярьсан 90-ний чойн байна. Тийм ээ? Тэгэхээр та хэд минь бол би яагаад ингэж та нарыг ирэхэд баясдаг бахархдаг вэ гэвэл бид нар ингээ биенээсээ мэдлэг авч байна. Жишээлбэл өнөөдөр би объективизмыг ярихын тулд өчнөө хоног миний толгой ингээд өнөө гашилсан толгой чи ингээд гайгүй болоод дотор ажиллаад ингээд улам бүрлдээд одоо яах вэ энэ олон хүний юм удлаа ярьчих вэ заримдаа шөнө онтохгүй ингээд тагаад нэг юмаа дахин дахин хараад бүх номнууд ингэсэн чинь холион бантан болчих гээд ингээд одоо яанаа гэл ингээд тийм ээ. Эн чинь бол та нарт аль болохоор бодит мэдээлэл мэдлэг өгч гэсэн миний чарамайлт. Тэрийг хүндэтгэж ирээ та бүхэн өөрсөндөө тодорхой мэдлэг авч байгаа нь бол бас нэг том ололт. Нийгэмд амьдрна гэдэг бол мэдлэгийн батжуулах. Биенээсээ мэдлэг авах, биендээ мэдлэгээрээ одоо дайлна гэдгийг хэрэгэлчих. Биенийгээ мэдлэгээр дайлах. Өөрийнхөө мэдсэнийг нэг нөхрийнхөө тарих руу харамгүй юулах. Ийм юм. Шүү дээ. Тэр хүн өөрийгөө их голдгийг сонин би ч яах нэг муу тим хүн гэх. Яг би ч одоо өөрсгч ямар юм бэ инфлюенсер хүн биш би нэг юм жолооч. Хин тэрийг чи муу жолооч гэсэн юм бэ. Тэр харин гайхамшигтай жолооч байж болох байхгүй юу? Манай Баян хонгорт Баасан жаргал гэдэг нэг жолооч байсан. Би өөр хүүхэд байхаас тэр хүнийг ингээд хараад салдаг байж үлээ. Тэр зээл 130-ын кавич ирс яг гэрээс л цэвэрх хүү. Одоо тэр ард нь халуун савтай цай майг дороож мороож гэдэг тэр үед байсан. Ингээд шалавч малавч ганган. Тэрнээс болоод тэр үлдснээс болоод би одоо өөрийнхөө машиныг миний явдаг гэр гэж үздэг. Миний машин руу хөлөөн гүйхгүй орж байгаа хүнийг би үнэн дургу. Тэр хөлөөн гөвдгүү газраа л ордог юм байгаа бол миний хөл гөвж ордог машинд хөлөөн гөвж л орох хэрэгтэй байхгүй юу? Энэ бол ч өөртөө зөнөгч байгаа л нэг учирч ансан байхгүй юу? Хүнийг өөрийн бодохыг, өөрөөрөө байхыг хөсөрдүүлдэг тийм тогтолцоо бол хамгийн харигс тогтолцоо. Тийм юм аа. За тэгээд объективист одоо ёс зүйд одоо улс төрийн суур үндс нь бол хинч хэн нэгний эсрэг хүч хэрэглэх ёсгүй. Ийм үзэл. Ямар ч бүлэглэл, ямар ч төр хүний эсрэг хүч хэрэглэх эрх байхгүй. Жишээл үндсэн хууль яах гэж оршдог ингээд англи энэ объективист үзлийнхаа зарим хэсгүүдээр орсон байлаа. Альва орны үндсэн хууль бол тухайн иргэний, тухайн хувь хүнийг төрийн дарангуйллаас, төрийн харгислаас илүү харгислал хүчлээд дээр нь ч тонуулаас хамгаалах гэсэн цайз үндсэн хууль бол. Тэрээс үндсэн хууль бол эргэтэн тушаалтан мэддэгтэн мяндагтнууд олгосон бэлэг биш. Зарим цагаан сарын бэлэг гэж андуураад ингээд. За тэгээд төр оршин бай гэвэл маш товчхон үндс нь байна. Нэгдүгээрт хувь хүнийг харгислал хүчлээс хамгаалах, өмчийг дээр нь тонуулаас хамгаалах, улс үндэстнийг одоо гадна дотны халдлагаас хамгаалах, батлаа хамгаалал. Ийм байхын тулд хувь хүнийг харгислалээс хүчрхийллээс хамгаалдаг эрүүл саруул сэтгэлгээтэй цагдаа биш шүү. Сэргийлэх байгууллага. Цагдаа гэдэг нэрэндээ их баялаад цагдаж хорих гэдэг өвчтэй болцсон манай цагдаа нар. Цагдаа гэдгээ цагт нь хорил гэдээ ойлгоцсон. Үгүй сэргийлэн хамгаална хөөе. Хувийн өмчийг дээрэм тонуулаас хамгаалдаг хараат бус шүүх. Та нөгөөх нь батлаа. Төр бай гэвэл энэ гурвыг л хийн. Бусдын хүн өөрсдөө хийх тогтолцоог бий болох хэрэгтэй.
бусдын хүн өөрөөсөө хийх тогтолцоог бий болгохын тулд Англи энд хэлсэн бол маш цомхон бүтцтэй, авсаархан татварладаг, хүн зуртал үүсгдэггүй. Элдв толгойн чимэггүй. Ийм одоо засаг. Маш цомхон бүтцтэй гэдэг шүү дээ. Манайх одоо хэдийн ямтай? 20. 16 юу? 3 сая хүнтэй, 3 сая гаруй хүнтэй. Япон улс одоо 120 гаруй сая, 130 хэдэн саяас хүн хорогдоод байна гэлээ. 120 гаруй сая хүнд 12 яамтай. 8 сая хүнтэй Швейцар 7 яамтай. Тэгээ манайх ямар үлээ тэгээ бодохгүй. Ийм юм аа. За тэгээд өмчийн ирэх гэж юм байхгүй, сая өмчөрлөө. Өмчийн ирэх гэж юм байхгүй бол ямар ч одоо өөр бусад эрхүүд байхгүй болно гэсэн үг. За өнөөдөр дэлхийд даяар устны сүрч байгаа улс төрийн болоод эдийн засгийн системүүд бол ёс зүйн философийн хамгаалалтгүй болоод сүрч байгаа юм аа. Тэдэнд ёс зүйн онол хэрэгтэй. Тодруулбал англи хэлж байна. Миний объективист ёс зүй хэрэгтэй. Би ингэж хэлэх байна гэж англи хэлсэн. За өнөөдөр капитализм гэж юу болох вэ гэдгийг маш цөөхөн хүн мэднэ. Капитализм гэдгээр цэвэр ямар ч нөхцөл тавиагүй, ямар ч зохицуулалтгүй өнөө laissez faire гэдэг манай зэнгүү энтер дээр ярьсан. Энэ Франц үг бол нөгөө биднийг зөнд нь орхио, бид ажиллаа хий. Дэлхий өөрөө иргэдэг юм гэсэн ийм хэлцэг. Ийм 100 дэлхий дээр 100% одоо цэвэр капитализм байгуулсан орн байхгүй, Америкч байгаагүй. Гэхдээ капитализм байггүй ийм л байх хэрэгтэй гэж. Тэгээд тэр нөгөө биднийг зөнд нь орох, бид ажиллаа хий, дэлхий өөрөө иргэдэг юм гэдэг ийм хэлцэгийг бол нэг физикрат хүн гаргасан юм билээ л дээ. 1694-өөс 1774 оны хооронд амьдарч байсан Франсуа Кейн гэж тийм эмч хүн, социалистийн эмч хүн байсан юм билээ. Тэр хүн хэлсэн байдیں۔ Тэгээд тэр хүний хэлсэн энэ хэлцүүгийг өнөө Адам Смит гэдэг алдартай эдийн засагч нь бол үндэсний баялаг номондоо шигтгэж оруулахдаа үгүй энэ ямар одоо гайхамшигтай сайхан сэтгэлтэй гэгэн тунгалаг бодолтой хүн бэ. Тэгээд энэ одоо биднийг зөнд нь орох, бид ажиллаа хий, дэлхий өөрөө иргэдэг юм гэдгийг чинь би бол цэвэр өөрийнхөө одоо бүтээлд оруулахдаа жам ёсны эрхчлөө гэж оруулъя гэж ингэж оруулсан байдгийн байна лээ. За тэгээд Францын 14-р Луи гэж дарангуйлагч хааны улс төрийн болоод эдийн засгийн зөвлөх байсан Койлбер гэж хүн хааныхаа даалгавраар ингээд фабрикийн ажилчид очиод яриа хийгээд хаан засаглалаас одоо ямар дэм тус хэрэгтэй байна. Тэр дэм тусыг авээд ир дуулгаад иргээд хаан явуулсан Койлбер очиод баахан фабрикийн ажилтны дунд хэлсэн чинь нэг хүн гараа өр гэж. Тэр хүн Лижандр гэж хүн байсан. Яг сая үг хэлсэн. Ой, бид нарыг зөнд нь орхио, бид ажиллаа хий. Дэлхий өөрөө иргэдэг юм шиг гэж. Ингэж хэлсэн. Ингэж хэлдэг ийм эр зориг хэрэгтэй. Тийм эр зориг бол одоо энэ англи муян байна гэж нийц суулгалдлаа шүү дээ. Тэгээ нийц суулгалдахдаа би түрүү үгийн хэлтэй нэг өгүүлбэр мартсан байна. Тэр нь юу гэвэл Оросоос дөрвөж ирсэн эмзэгхэн эмэгтэй ингэж Америкийн олон нийт, Америкийн эрх баригчид, Америкийн одоо тэр элитүүд байгаа хүмүүсийн нүүрлүүн харж байгаад ингэж хэлж чадчихна гэдэг бол би бол нэг том эрг зэрэг гэж үзсэн. Тэгтэл Америкийн сэхэтэн цэрүүд юу ч дуурахгүй айгаад гөлгнөөд явж байдаг ичгэвтер явдлаа гэж хэлсэн байна лээ. Би тэрийг түрүү мартаадагч. За тэгээд хүн төрлөختөн одоо цаашаа оршин амьдрахын тулд түрүү хэлсэн альтруизм гэж хэлсэн тийм ээ. Альтруизм гэдэг бол хүнийг золиослно, эсвэл хүн өөрөө золиослогдно. Мазохизм, садизм хоёр гэсэн үг. Тэгэхээр энэ альтруист ёс суртахууныг таягтан хайж байж хүн төрлөختнийг амар амгалан руугаа явна гэж. Альтруистууд бол хүмүүсийн айдсан дээр дөрүүлж хүмүүсийг үхлээр айлгадаг. Харин би та нарт хүмүүст миний энэ онолыг баримтлах юм бол амьд явна, амьдрч чадна гэж хэлэх гэсэн юм аа гэж объективизм гэдэг одоо энэ ярианыхаа энэ философийн төгсгөлийн өгүүлбэрийг бол англи ингэж хэлсэн байдаг. Тэгэд нэмээд
зөвхөн бидний мэдрэхүйн эрхтнэр хүлээн авдаг ертөнцид оршдог бөгөөд бид амьдралаа бусад хүмүүсийн зохиосон хуурмаг зүйлс дотор өнгөрөх ёсгүй. Эсвэгөөс бид энэ амьдралыг дэмий үрнэ шүү. Бид өөрсдийнхөө биш харин харийн үнд зүйлсээр, харийн итгэл үнэмшлэр, харийн тойрогдлоор амьдрах болно шүү. Хэдийн нас барсан, дууссан хүмүүсийн зарц болж явах ямар хэрэг байна? Тэгж насыг барснаас өөрийнхөө тойрогдоод явсан нь бол хамаагүй дээр юм аа. Бидний амьдарч байгаа ертөнцөөс өөр ертөнц гэж үгүй. Хойд насны ертөнц гэж үгүй. Платоны үзэсгэлэн гэж ертөнц байхгүй шүү гэж Англи хэлэнд одоо зоригтой тунхаг гэж хэлсэн. Тэгэхээр тэр бурханаас чинь тэр засаг төрөөс чинь илүү үнцэнтэй давуу сайхан амьдрах боломж хувь хүний өөрийнх нь оюун санаанд байд юм аа. Мэдлэгт байд юм аа гэж хэллээ шүү дээ, тийм ээ. Мэдэхгүй, оршихгүй, ёс зүй, улс төр, гоо зүй. Гоо зүй гэдэг бол одоо гоо сайхныг судалдаг шинжлэх ухаан. Ярианыхаа төгсгөлд Англи хэлний бас л объективизмын одоо хоёр ланжгаар хөгөө хэлье гэж бодож байна би. Хүн гэдэг бол өөрийнхөө баялагийг өөрөө бүтээхээр ирсэн байдгалаа. Хүний өөрийн сэтгхүйнч бай, эдийнч бай, баялаг одоо өсөхүү, үржихүү, үргэлжилхүү, эсвэл дампуурхуу, нурхуу гэдэг бол зөвхөн тэр хувь хүний хичээл зүтгэлээс шалтгаалдаг юм аа гэж. За тэгээд тэр нийгмийн онолтой уялдуулж хийсэн. Манай өнөөдөр манайд чанга дуугаар тэгтэн их ягууртай хэлэх үг бол нэг ийм үг байна. Тэр үг бол ёсортхунгүйчүүд сайн сайхнаас буян дүүлсийн булаахтаа сул дороочууд чадвартайгийнхаа чадал чансаагийн дээрэмдэгтэй тэнэгүүд цэцмэргэдийнхэн цэцэн бэлгийг хулгайлахдаа бид ард түмэн гэдэг үгээр гол барьдаг юм аа гэж. Мөн үү? За ингэж бол одоо Англи тунхагласан байна. За би объективизмыг бүр дэлгэрүүлээд бол дуусахгүй маш өргөн царвартай. Дараа нь дахиад бүр ингэж бүлэглээд ярьсан ч болохоор ийм том сэдв. Аль болохоор би одоо гол одоо ойлголтыг ойлгуулчих юмсан гэж бодож маш их товчилж ингэж ярьлаа. Анхаарал шагнасан явдалд баярлалаа.